Улсын хурлын чуулганаар хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн хөлбөрт хөдөлмөрийн үлсний доод хэмжээ олох 792 мянган төгрөгөнд ноогдох татварыг тэглэж, нэмэлт орлогод 10% татвар тооцдог байх зохицуулалт орсон юм. Харин ардчилсан намын зүгээс энэ татварыг 1% болгох саналыг дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл уг хоёр хуулийн төслийг нэгтгэж 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод нь 1% татвар ноогдуулдаг болохоор өөрчлөлт хариулж дэмжсэн байна. Улсын хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэгдсэн гол сэдэв бол татварын хуулиуд байлаа. За энэ дундаас хувь хүний орлогын албан татварыг онцлог хүргэж байна. За тодруулах юм бол өнөөдөр улсын хурлын чуулганаар хувь хүний орлогын албан татвартай холбоотой хоёр хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. За эхнийх нь бол улсын хурлын гишүүн Жудгийн Баярмаагийн өргөн барьсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгох санал. За мэдээж өнөөдөр 2 сая төгрөг хүртэлх цалинтай иргэний хувьд сар тутамд 10% татварыг өгж байгаа. Энэ бол 200 мянган төгрөг гэсэн үг. За тэгвэл 1% болгох юм бол 20 мянган төгрөгийн татварыг төлдөг болно гэсэн үг. За гэхдээ яг иймэрхүү агуулгаар бүх татварыг 1% болгох юм бол төсөвдөр орж ирэх алдагд нь 2.7 их найт төгрөг учраас энэхүү хуулийг хэрвээ батлах юм бол төсвийн орлого тасалдаж цалин тэтгэврээ тавих боломжгүй байдалд хүрнэ гэдэг ийм асуудлаар бол засгийн газрын зүгээс л эсэргүүцсэн байр суурьуд илэрхийлсээр байгаа. За гэхдээ үр дүнд нь бол юу гэдгийг энэхүү хууль хэрвээ батлагдлаа гэхэд иргэдийн орлого нэмэгдэж өвгөөд агаад эдийн засаг бас идэвхжиж аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар бас нэмэгдэнэ гэсэн ийм байр суурьуд илэрхийлж байгаа юм. За хоёр дахь яригдсан хуулийн төсөл бол засгийн газраас мөн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг өөртөө боловсруулж өргөн барьж оруулж ирээд байгаа. За энэхүү хуулийн төслөөр бол тэгээс 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн үлсний доод хэмжээнд хувь хүний орлогын албан татвар тооцохгүй буюу тэг хувь. За 792 мянган төгрөгнөөс 10 сая хүртэлх орлого дээр хувийн орлогын албан татварыг 10%, за 10-аас 15 сая төгрөгийн цалинтай иргэнд бол 15%, за 15 сая төгрөгнөөс дээш орлоготой иргэнд бол 20% байлгая гэдэг ийм саналыг бол засгийн газар оруулж ирсэн байгаа. За гэхдээ яг хилцүүлгийн шатанд өчигдөр бол төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр энэхүү хоёр хуулийн төслийг бол нэгтгэхэд явчаа гэдэг асуудлууд яригдсан. За энэ хүрээндээ бол төсвийн байнгын хорооны саналаар бол засгийн газраас өргөн барьсан тэгээс 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн үлсээ доод хэмжээтэй дүүцэх орлого дээр хувь хүний орлогын албан татвар авахгүй байя гэдэг санал. За дараагийнхан санал нь 792 мянган төгрөгнөөс 2 сая төгрөг хүртэлх буюу нэг дундад цалин хүртэлх хэмжээний орлогод нь хувь хүний орлогын албан татварыг 1% болгоё гэд буюу нөгөө Баярмаа гишүүний өргөн барьсан хуулийн концепцийг яг энэ 2 сая төгрөг хүртэлх орлого дээр оруулж ирж байна гэсэн үг. За харин 2 саяас 10 сая төгрөгийн орлого дээр 10%, за 10 саяас 15 сая төгрөгийн сарда цалин авдаг иргэнд бол 15% татвар. За сарда 15 сая төгрөгнөөс дээш орлоготой буюу жилийн эцсийн дөнгөөрөө бол 180 сая төгрөгнөөс дээш хэмжээний орлоготой иргэнд бол 20% татварыг бол ноогдуулах ийм концепцийг бол төсвийн байнгын хорон дээр бол боловсруулж оруулж ирсэн байгаа. За дээрэс нь бас үзэгч та бүхэнд нэг юм сануулж хэлэхэд за тухайн одоо юу гэдэг 15 сая төгрөгнөөс дээш орлоготой иргэний зөвхөн 15 саяас дээш дүнд нь 20%. Тэрнээс иш бол 15 сая хүртэлх орлогод нь 10-аас 15 сая төгрөг орлогод нь 15%. За дээрэс нь 10 сая хүртэлх төгрөгийн орлогод нь 10%. Гэх мэтлэнгээр эдгээр хөнгөлтүүдийг бол эдлэнэ гэсэн үг. Хамгийн гол 20% нэмэлт бол 15 сая төгрөгнөөс дээш орлогод нь 20% хувийн орлогын албан татварыг авна гэсэн үг. За өнөөдөр улсын хурлын чуулганаар бол энэхүү хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгийг хийгээд дэмжсэн байгаа. За мэдээж хуулийн төслийг хэлэлцэгдэж явж явах үед ардчилсан намын гишүүдийн зүгээс анхны өргөн барьсан хуулийн төслөө бол хамгаалсан байр суурьуудыг илэрхийлж байгаа. Тодруулах юм бол засгийн газар бүсээ чангалж элдв хурал зөвлөгөөн чуулган томилтын зардлуудад танссанаар юу гэдгийг хувийн орлогын албан татварыг бол бууруулах боломжтой гэдэг ийм байр суурьдыг илэрхийлж байсан юм а. 2 сая гэдэг бол чамлалттай байна. Энийх тоогоо нэмээд өгөөч. Яагаад гэвэл 2 сая гэдэг чинь бол одоо нэг ажилд орж байгаа нэг 2 жил анхан хүйж байгаа л хүний авж байгаа татвар. Одоо цалингийн хэмжээ байгаа. Бэлдэг хувь хүнч байдаг юм, бизнес эрхэлдэг аж ахуй нэгж байдаг юм уу те нэг хүн шатал байдаг байхгүй. Одоо өнөөдөр бид нар цалингаас одоо орлого олж байгаа иргэдээ нэг удаа дэмжиж гэж байгаа. Энэ бол зөв юм бол. Манай улсын төсөв дотор хэрэгцээгүй, иргэд хийгээч гэж огт хэлээгүй маш олон зүйлүүд дээр үргүү зардлыг гаргаад байгаа. Зүв зүгээр байгаа боржуурыг хавьчаад солиод байгаа. Хинч оролцоод ямар ч үр дүн гардаггүй хилэлцүүлгүүдийг хэдэн зуун саяар нь хэдэн удаа улс тойроод хийгээд байгаа. Энэ мэт зардлуудаа та нар татчихаач тээ. Тэр ингээ хамтдаа сүмөр ингээ өөрчлөлт явъя. Одоо засгийн газар ус нэвтргийн бодлого оруулж ирэх юм байна. За ингээ татвараа ямар ч гэсэн ихний нэг том алхам хийчлээ. За дараад нь тэтгэврийн тэр бодлого дээр нь дахиад нэг алхам хий. Тэгээ эзэн засгад хэлий. Энийг бүх зүмөр хамтаа л хийнэ гэсэн.
аж ахуйн нэгж ажлын байрыг хадгалах чиглэлээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Хилцүүлгийн явцад яг таны ярьжсэнтэй санал нэг байгаа. Энэ асуудлыг бид нэр татврын багц хуулийн өөрчлөлтөөр тусгаж оруулж ирэх болно. За энэ татврын хуулиуд дээр бол хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад цаашид бол одоо хуулийн төслөө нэгтгэж хилцээд илүү чамбааруулж орж ирэх баха. За дээрэс нь өнөөдөр улсын хурлын чуулганаар хилцэгдсэн нэмэн үртгийн алтан татврын хууль бас бий. За түүнд бол нэмэн үртгийн алтан татврын босхыг бол 400 сая болгох. За дээрэс нь татврын үртэй аж ахуйн нэгжүүдийн хувьд хүсэлт гаргаад 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах ийм агуулгыг тусгаж байгаа. За дээрэс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бас тодорхой өөрчлөлт орж байгаа. Энэ юу гэх юм бол 6 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 10% татвар төлнө. За 6 тэрбумаас 10 тэрбумын хооронд орлоготой бол 15%. За 10 тэрбумаас дээш бол 20% татвар гэх мэтлэнгээр бас шатлсан заалтуудыг бол оруулж ирж байгаа. Тэгэхээр эх өдрүүдэд буюу энэ хаврын чуулганы төгсгөлд энэхүү татврын хуулиуд бол одоо илүү чамбаарч орж ирнэ гэсэн үг. За тухай бүр дээр NTV та бүхэнд татврын багц хуулийн шинжилгээтэй холбоотой мэдээллүүдийг хүргэж байгаа болно.